Яриад байгаарай. Атомуудын хөдөлгөөн. За. Нэрээ хэлээд яриад байгаа. Тэгээ 3 юм биш үү? Юугаараа ялгаатай, юугаараа ижил. Хөдөлгөөгээд нэг нь арай хурднаар ийш тийшээ хөдлөөд нэг нь болохоор бүр хурдууд. Хий шингэн хатуу. Одоо яг асуудал руугаа орлоо. Тэгэхээр нэгдүгээрх нь ямар бие юм? Хатуу бие. Хоёр дахь нь шингэн бие. За бусдын дээр яриараа. За тийм. За тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид нар энэс өмнөх хичээлүүдүүд бид нар юу яасан байгаа шүү. Дандаа бүхэл бүтэн том биетийн хувьд физикийн тухай физикээр тэр биетүүдийг судалж ирсэн бол өнөөдрөөс эхлээд биетийн дотоод хэсэг рүү орж байгаа. Гэхдээ энийг та нар 10 дугаар юмдаа үзсэн. За ингэ бичээд байгаа юм. Бодисын бүтцийн схем. Ордон сайхан гэлсгээс бичиж шүү. Дэвтэр дээр эхлээд энийг бичээд. Дандаа нь олон тонд физикийн бие бодисуудаас бүрдэнэ. Дан бодис ер нь ховрлох. Тийм ээ одоо химийн ойлголт. Бодис нь молекулуудаас бүрдэнэ. Молекул нь атомудаас бүрдэнэ. Нэг молекул нь. Атом нь электрон ба цөмөөс бүрдэнэ гэсэн. За энэ бол бодисын бүтцийн хэсэг нь бидний өмнөх ангиуд өдийн наслах хүртэл мэдсэн юм байна. Тэгээ одоо тэгээ яг энэ молекулаас ингээд энэ 3 шинж чанарыг бичээд аваарай. За энэ нь молекул кинетик онолын үндэслэл. Молекулууд бодисыг бүрдүүлж байгаа молекулууд нь нэгдүгээр хоорондоо зайтай, хоёрдугаарт үргэлжийн эмх замбараар хөдөлгөөнтэй, гуравдугаарт харилцан үйлчлэлцдэг гэж. Тэгээ энийг ингэж яваад молекул кинетик онолын үндэслэл гэдэг. Дараагийнх нь одоо. За энэ юуг илэрхийлж байна? Юуг илэрхийлж байна юм бол? За нэвчих үзэгдэл. Хаалтан дотор диффузийн үзэгдэл, орс үг. Тэгээ нэвчих үзэгдэл. Нэг молекулын бодисын зовцоор нөгөө молекул орж үзэгдэл. Тэгээ диффуз гэдэг нь молекулууд хоорондоо зайдаг энэ юун дотор орж ирсэн. Хоорондоо зайтаг илэрхийлсэн байна. За энийг үчиж. Англи уянч урмал судлаач ингээд тасралтгүй хөдөлж байгааг анх хүн төрлөختөнд одоо нээж илрүүлсэн гавьяатай хүн байх нь шүү дээ. Тэгээ броны бөөм гэдэг чинь улааны хэлээд байх нь шүү дээ. Тэгээд 0 хэдэн мянган миллиметрээс ихгүй миллиметрийг хэд хувааж байна? Миллиметрийг 1000 хуваасан уу 100000 хуваасан уу? Дугаараа. 100000. Гүйцэд яриараа дутуу ярихгүй. Миллиметрийг 100000 хуваасандаа тэнцвэр диаметртэй. Энээс ихгүй гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Ихгүй диаметр. Тэгэхээр энэ тоо баримт юуг илэрхийлсэн баг нь? Бидний хүнсэндээ эргэлдэх шар бодор чинь энэ байх юм шүү дээ. Чидүүн тосных гэхээр энэ байх юм. Тэгэхээр энэ молекул гэдэг нь маш бага гэдгийг эдрэгтэй харьцуулахад бол эн чинь одоо энэс багахгүй гэдэг юм чинь тийм ээ. За энэ ингээд молекул маш бага учраас килограмм гэсэн нэг чинь ихтэд томдод явчих юм байна шүү дээ. Тэгэхээр энэ массын атом гэж гэсэн нэг ийм ойлголт оруулж ирэх юм. За эндээс одоо яг мэдэхгүй асуухаар юу гарч ирж байна? Энэ 12 нь энэ дээрээ байгаа шүү. C12 гэж. За ингээд одоо бид нар молекул физикийн үндсэн массыг хэмждэг нэг чинь болох массын атом нэгж. За дахиад энэс хойтон цөмийн физиктаас бидэнд хэрэглэгдэнэ. Энэ нэг чинь тухай үзэж байна. Нэг массын атом нэг чинь нүүрс төрөгчийн C12 изотопын массыг 12 хуваасны нэгтэй тэнцүү буюу 166 гүрчиг нарийн сөрөг 27 зэрэгт килограмм ийм массыг нэг массын атом нэгж гэж тооцно гэж тохирчээ хүн төрлөختөн эрдэмтэд. Хэд байж аж? Нүүрс төрөгчийн химийн томьёо юу гэж яддаг юм?
CO2 л. Тэгвэл нүүрс хүчлийн хий тэр чинь. Тийм ээ? Тэг гадангаар нүүрс төрөгч гэдэг чинь хийм байдалтай. Тэгэхээр энэ юм байх нь л дээ нөгөө эцтэй бүхлээр нүүрс төрөгч мөртлөө нөгөө цөмийн доторхоо нөгөө одоо юугаар бол нүүрс төрөгч 6 дахь элемент хэлвэгүй юу? 12 дахь үлээ. 6 дахь элемент. 6 тийм. 6 юм чи энэ цөм дотроо нөгөө 6 протон 6 нейтрон байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар цахилгаан дөрвөл цахилгаан саармаг гэхлээр тэр нөгөө 6 протонтой за цөмийнхэн гадна 6 электрон байгаа гэсэн. Одоо энэ изотоп гэхлээр цөмийн дотор яриад ирэхлээр нөгөө 6 ширхэг протон нь байна. Нейтроны тон 6-аас ихчээж болох нь багасчээж болох нь жижиг нөгөө нэг элементийн хувирсан хэлбэрүүдийг изотоп гэж нэрлэдэг байх нэ гэдэг. За цаашлаа. Молекулуудын харилцан үйлчлэл. За энэ бол ингэдэг штэ бид нар за энэ дорд энэ зургийг зурна. За энэ одоо яг амьдрал дээр юугаар ажиллах юм гэхээр та нар өсөх насндаа магадгүй нөө дөөмөг төвөгтэй байхлаар юм өвдөл яхаа одоо төвөгтэй гэр яах ингээл энэ байхлаар дуу чимээ их ингээл их мэстэнгээ бие биений гам хүмүүс айгүйх тэгдэг штэ тийм үү. Тэрэн шиг энэ молекулууд чинь сая нөгөө молекулын кинетик онолын үндслэлээр үргэлжийн эмх замбрааг хөдөлгөнтэй болцсон штэ. Бид нар 10 завсарлан те. За энийг гэлсэрд энийг зураад дуусчээ. За тэгэхээр энэ нэг молекул, энэ нөгөө молекул за энэ лөө түлхэх хүч байгаа, энэ лөө энд татах хүч байгаа шүү. Таталцах хүч. Тэгэхээр молекулууд хит оошлоод нөгөө хүний бие биенийхээ хувийн орон зайруу орохлоор бие биенийгээ түлхэж эхэлдэг. Бие биенээсээ холдоод ирэхлээр бие биенийгээ татаж эхэлдэг. Энэ хүмүүс тэгээд хэн нэгнийгээ загнаалснаа хол явчихлаа би санаад байна гэж сэтгэл зүгээр таталцдаг. Тэгэхээр байгалийн хууль нийгмийн үзэгдэл хоёр яг адилхан. За энэ дээр ингээд тайлбарч та нар тэгээд зургийг авчаад биччихээрэй. За тэгвэл динамик дээр бид нар альва би нийлбэр хүчнийхээ давгаа явна гэсэн учраас энэ аавал энэ таталцах ба энэ молекулуудын таталцах ба түлхэлцэх хүчнүүдийн нийлбэр юм. Тэгэхээр энэ хоёр молекул бол 9-р ангийн геометрээр та нар хоёр тойрог гадаад чөргөлттэй гэдээ үзсэн байгаа. Тэгвэл энэ гадаад чөргөлттэй байх үедээ энэ хоёрын хоорондын зай энэ R0 бол энэ хоёрын төвүүдийн хоорондын зай. За тэгээд R0-оор радиусуудын нийлбэр. За тэгэхээр энэ А чинь А цэгийн авццыг харах юм бол одоо яг энэ дэр энэ зай дээр шүү дээ. Тэгэхээр энэ нь түлхүү хүчийг илэрхийлж байна. Тэгэхээр молекулууд бие биенээ байгаа хүний орон зай руу орох юм бол бие биенийгээ түлхэж цаашаа бай гэдэг шиг хувийн орон зай руу битгий халд гэдэг шиг ийм зайд энэ молекулуудын түлхэлцлийн хүч асар их байх юм. За тэгээд энэ Б цэг за С цэгэд одоо энэ молекул нь ингээд холдоод ирэхлээр энэ шиг энэ түлхэлцлийн хүч багасаад ирэх юм. Түлхэлцлийн хүч багасааргаад энэ Б цэг дээр ирэхлээр энэ нөгөө молекулуудын таталцал ба түлхэлцлийн хүч нь тэнцүү болоод ирнэ. Тэгэхээр нийлбэр нь энэ хоёр тэнцүү юм чинь нийлбэр нь тэг болно гэсэн үг шүү дээ. Энэ чинь нэг нь эерэг чиглэл нөгөө нь сөрөг чиглэлтэй. За тэгээд одоо энэ молекул ийшээ ингээд энэ зүүн энэ X эерэг чиглэлийн дагуу яваад тусам хоорондын зай нь ихсэн. Ихсээд ирэхлээр бие биенийгээ түлхэх юмгүй болоод бие биенийгээ энд таталцж эхэлнэ. Энэ татах хүч гэсэн шүү. Тэгэхээр энэ хар зураасаар таталцах хүч ихслээ. Энэ дээр хамгийн их боллоо. Холдох тусам тэгээд яах нь одоо таталцлын хүч одоо багасаад ирэх юм. Бие холдлол сэтгэл холдноо гэж монголчууд бас ярьдаг. За ингээд энийг SS хийчих. За энийг юу хийгээд авчих. Яг 10 цаг 10 минут болчихлоо. Энэ юу гэдэг энийг бичгтээ энэ үсгийг ийш нь жоохон ингэж өгөөрэй. За тэгээ 1 мол нүүрс хүчлийнхийн массыг олно гэсэн энэ юу тэнцүү 1 мол нүүрс хүчлийнхийн энэ харьцангуй атом масс биш хотлоо ярьсан мол масс энэ том мол масс нь юу болсон бэ? Хүчил хэрэгчийн масс дээр энэ цэгийн нүүрс хэрэгчийн массыг нэмээд ингээд энэ 44 грамм болоод нийт массыг олъё гэд бодисын хэмжээ чинь нийт молекулын тог Авогадроны тог хувааж өгөх нь байна. Эсвэл нийт
нийт массыг нь моль масст харьцуулж өгөх юм. Тэгээ эндээсээ ингэж энийг олсон гэсэн юм бодол байна. За тэгээд линкээр Google Forms-оор шалгалтын материал явуулна. Хичээл ороод тэр